За бүгдээ сайн байцгаана уу? Яг суулж бичлэгийг байгуулсан байна. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ би Тайванд яг оюутны байр түрээсэлж амьдрахад ерөнхийдөө анхаарах хэдэн зүйлүүд ер нь мэдээд авчихад илүүтэхгүй гэсэн зүйлүүдийн талаар та бүхэндээ би хуваалцах болно. За түүний дараагаар би яг түрээсийн байранд амьдарч байхдаа харж ирсэн одоо хамгийн аимшигтай зүйлийн талаар та бүхэндээ бас ярьж өгөх болно. За би их сургууль байхдаа болохоор яг эхний 2 жилдээ буюу 1-2 дугаар курстэй бол дотор байранд амьдардаг байсан. За тэгээ тэр үед болохоор яагаад ч юм ингээд ганцаараа ингэж гадуур одоо байр түрээсэлж амьдрна гэхлээр нэг л тийм санаанд бож өгдөггүй байсан. Яагаад гэхлээр магадгүй одоо би дотор байранд ингээ 3-4 жилийн олоолаа ингээ амьдраад тасчихсан болторч тэр юм ерөөсөө ганцаараа ингэж гадуур байр түрээсэлж амьдрна гэхлээр нэг л тэгж төсөөлөгддөг байсан. Гэхдээ би яг 3-4 курстэй буюу яг сүүлийнхаа 2 жил ганцаараа тэгж байр түрээсэлж амьдарсан байдаг. За тэр үед бол ямар байр сонгох уу гэдгээс ахуулаад ер нь хүндрэлүүд бас нэлээд тулгарч ирсэн. Гэхдээ би бол хамгийн сүүлд нь бол энэхүү байрыг сонгосон байгаа. За тэгээд манай байр болохоор ер нь л одоо нэг хүн таарсан тийм нэг өрөө байр. Тэгээд манай болохоор сарын төлбөр нь ойролцоогоор нэг 400 мянган орчим төгрөг болж исэн санагдаж байна. За тэгээд манай болохоор яг оронгуйтаа зүүн гарт талд болохоор ортой. Тэгээд баруун гарт талдаа болохоор 0 өрөө байдаг. Тэгээд яг өөдөөс харахаар хувцсны шүгэ, тэгээд цонх сандал ширээ, тэгээд хажуучлал нь дээр жижигхэн зурагчтай. Гэхдээ би тэр зурагтыг ерөөсөө бараг нэг жил бараг асааж аваагүй ерөөсөө үзэх шаардлага гарч байгаа болохоор ерөөсөө асааж аваагүй. Тэгээд хажуу талаа жижигхэн номын тавгартай. За тэгээд тэрний хажууд жижигхэн хөрөгчтэй яг л одоо бүхэл зүйл нь яг нэг хүн таарсан тийм хөргөн тийм өрөө байсан. За Тайванд болохоор яг сургууль орчмын одоо оюутны түрээсийн байрууд ерөөдөө жил болгоны 7 сараас эхэлж ерөөдөө хөсөж эхэлдэг байгаа. Тийм учраас яг амар одоо 9 сараас хичээл ороод 6 сард амардаг шүү дээ. Тэгвэл яг 6 сард хичээл амруу буюу ерөөдөө байраа үзээд байраа сонгочихсон байх хэрэгтэй. Тэгээд яг 7 сараас ерөөдөө эхэлж гэрээгээ хийж эхлээд тэгээд одоо байранд орж эхэлдэг гэсэн. За тэгээд энд болохоор их байрны эзэдүүд яг гэрээ хийхдээ болохоор хамгийн багтаа бол 1 жилийн гэрээ хийхийг бол шаарддаг байгаа. Тийм учраас би одоо өнөөдөр нэг байр үзээд одоо нэг ингэ сонгочлоо гэж бодоход би тэр байранд одоо орохож 1 жилийн хугацаанд бол амьдрах ёстой гэсэн. За түүний дараагаар барьцаа мөнгө гэж асуудаг байгаа. За барьцаа мөнгөнд болохоор бас их л одоо 50 өдөр байрны эзэдүүд 2 сарын барьцаа 2 сарын одоо байрны төлбөрийг барьцаа мөнгө гэж авдаг байгаа. За жишээлбэл өнөөдөр миний одоо түрээсэж байгаа байр 50000 төгрөгийн төлбөртөө сарын төлбөртөө байлаа гэж бодоход би 2 сарын төлбөр буюу 100000 төгрөгийг ерөөдөө байрныхаа барьцаанд төлнө гэсэн. За харин төлбөрийн хувьд ямар байдаг вэ гэхлээр бас ихэнх одоо байрны эзэдүүд төлбөрөө бол 6 сараар гэж 2 хувааж төлөхийг бол шаарддаг. Тийм учраас миний сарын одоо түрээсийн төлбөр маань 50000 төгрөг байлаа гэж бодоход би эхний хагас жилийн төлбөр буюу 30000 төгрөг. За тэн дээр нэмэх нь 100000 төгрөг буюу саний хэлсэн барьцааныхаа мөнгийг бол ингэж эхний ээлжинд ерөөдөө ингэж төлөх ёстой гэсэн үг. Тэгээд ерөөдөө 1 жилийн дараа байраа бүлэглэж өгөхдөө ерөөдөө барьцааныхаа мөнгийг бол буцаагаад авчихна. Харин тэр 1 жилийн хугацаанд одоо 5 сар амьдраад гарсан ч юм уу 6 сар амьдраад байрнаасаа гарчих юм бол тэр барьцааныхаа мөнгийг бол эргүүлж авч чадахгүй гэсэн үг. За одоо та бүхэндээ Тайванд ерөөдөө байр түрээсэлж амьдрахад хэд хэдэн анхаарах зүйлүүдийг хуваалцъя гэж бодлоо. За эхнийх нь гэх юм бол яг байраа үзэж явахдаа агаар жуулагч нь аюулсаа ажиллаж гэнэ үү гэдгийг шалгах хэрэгтэй. Ягаад гэвэл зарим байранд одоо байрны жоохон хуучирсан ч юм уу, тарилгууд нь жоохон хуучирсан тиймэрхүү байрны яадаг вэ гэхээр агаар жуулагч нь асаахлаар айгүй дуу чимээтэй байгаад идэг. Тийм учраас яг байраа үзэж явахдаа агаар жуулагч нь асааж үзээд яг хэвийн ажиллаж гэнэ үү гэх асаахлаар айгүй дуу чимээтэй байна уугүй юу гэдгийг шалгах зүйтэй байх гэж бодож байна. За хоёрдугаар гэх юм бол нойлын өрөөнийхөө агаар жуулагчийг бас айгуусаа шалгах хэрэгтэй. Яг гэвэл Тайван маань айгүй халуун, дээрээс нь бас айгүй чиглэг орн учраас ерөөдөө өдөр болгон усанд орох шаардлага гардаг. За хаяа өдөрт 2 удаа ч юм уу одоо шүршүүд орох хэрэг гардаг учраас усанд орсны дараа тэр байрны өрөө чинь айгүй тийм чигтэй, айгүй чиглэг болчдөг. Тийм учраас тэр чигийг арилгахын тулд агаар жуулагчийг ер нь тогтмол айгүй асааж авах хэрэгтэй байдаг. Тийм учраас яг байраа үзэж явахдаа одоо нойлын өрөөний чинь тэр агаар жуулагч нь айгуусаа хэвийн ажиллаж гэнэ үү гэдгийг бас шалгах хэрэгтэй. За түүний дараагаар байранда усны машин байна уу гэдгийг бас шалгах хэрэгтэй. Яагаад гэх юм бол жишээлбэл миний яг өмнө амьдарч байсан байранд болохоор би 4 давхарт амьдардаг байсан. Тэгээд манайх болохоор яг давхартаа болохоор усны машинтай халуун хотоос гадаг усны машинтай байсан. За тэгэхээр манайх болохоор 4 давхарт болохоор яг 8 айлтай тэгээд 4 ингээд өөдөөсөө хараад ингээд амьдардаг байсан. За тэгээд миний бодлоор л яг тийм одоо давхартаа тийм усны машинтай байвал айгүй амар санагдсан. Яагаад гэвэл одоо цай уух те ус уух гэдэг болохоор шууд ягаа барьж гараад хаалхан болгоод ус аваад буцаад гэртээ ордог шүү дээ. Тэгэхээр ер нь тэр тал дээр айгүй амар санагдсан. Хэрвээ тийм усны машин хэрвээ байх юм бол ерөөдөө Тайванд гадуур ус тийм одоо литр тэдэнтэй ч юм уу тийм усны машин бас байдаг. Эсвэл супермаркетад бас 5 литр юм уу 6 литрийн тийм том боллонтой уснаа бас авах боломжтой байдаг.
За дараачих нь юу вэ гэхээр байранда хогийн хувин байна уу гэдгийг бас шалгах хэрэгтэй. Яг тэгэхээр зарим байранд болохоор яг орцондоо буюу яг нэг давхартай юм хогийн хувинтай байдаг, 2-3 юм хогийн хувин тавьсан байдаг. Тэгээд тэндээ болохоор ерөөхдөө хогоо хаяад авах боломжтой гэсэн. Харин зарим байрнуудад яадаг вэ гэхээр жишээлбэл миний яг өмнө амьдарч ирсэн байранд болохоор тийм хогийн хувин байдаггүй. Бид нэр заавал одоо орой болгонд тэгэж хогийн машин ирэхийг хүлээж тэгэж хогоо хайдаг байсан. Тийм учраас байраа үзэж явахдаа тийм хогийн хувин байна уу гэдгийг бас шалгах хэрэгтэй байх гэж бодож байна. За дараачих гэх юм бол яг байрандаа орохоос одоо 1 хоногийн өмнө юм уу 2 хоногийн өмнө байрандаа тийг сайхан хор цацчихвал бас илүүдгүй байх гэж бодож байна. Яг тэгэхээр 50 маань сая хэлсэнчлэн халуун орон тийм учраас одоо янз бүрийн шоргоолж одоо юу гэдгийг аалц те хорхоо шавчууд айгүй их байдаг учраас тэдгээрээс сэргийлж яг байрандаа орохоос өмнө сайхан хор цацчихвал бас илүүдгүй байх. За эдгээр зүйлүүд маань ерөөдөө тайванд яваалтын байр түрээсэлж амьдрахад мэдээд авахд илүүдэхгүй гэсэн зүйлүүд байлаа. За одоо та бүхэндээ би тайванд одоо түрээсийн байранд харж исэн. Одоо бүр хамгийн аимшигтай зүйлийн талаар ярьж өгье гэж бодлоо. За тэрний үед гэхээр би өмнө жилийн 7 сараас яг өмнөх байрандаа одоо түрээсэж эхлээд орж эхлээд байжсэн. За тэгээд нэг өдөр болохоор манай гэрт сантехникч ирж манай 0 өрөөнд манай одоо байны өрөөнд нэг тийм халуусны бойлер суулгахаар болсон байхгүй. Тэгээд би тэр өдөр нь яасан бэ гэхээр яг өдөржингөө гэртээ байгаагүй байж таарсан. Тэгээд яг оройн гэртээ ирсэн чинь манай сантехникч хажуу талын айлд орсон яг дотор нь ажиллаж байсан. Тэгээд гол нь хаалт намрахаа байсан. Тэгээд би за манайх болцсон юм байна гэд гэлүүгөө ороод тэгээд ус усанд ороод орд ирээдсэн дундах гад байжсэн чинь манай хөргөчний тэнд брэнд жом явжсэн. Тэгээд бүр ингээд шокнд орсон. Тэгээд яг тэр үед би юу гэж бодсон бэ гэхээр манай нөгөө сантехникч маань хаалга ингээд өдөржингөө онгорхоо байлгаснаас болоод тэгээд гаднаас ингээд янз бүрийн жом тий ороод ирсэн байх гэж бодсон. Тэгээд би тэр үед шууд ингээд брэнд шокнд орсноосоо болоод тэгээд тэр үед яжгаад би нэгдүгээр гэртээ ганцаараа байсан. Хоёрдугаар нь бол гадаа харанхуй болсон, орой болсон байсан. Тэгээд би тэр үед шууд шокнд орсноосоо болоод буцаа барьж аваад байрныхаа эзэмлүү шууд мессеж хийсэн байхгүй би юу гэж хэлсэн бэ гэхээр манай гэрт ингээд жом ороод ирчихлээ тий өдөр ингээд сантехникч ирж ингээд ажиллаа хийгээд хаалга ингээд зөндөө удаа онгорхоо байлгаснаас болоод манай гэрт ингээд жом ороод ирлээ тий жом ороод ирснээс болоод би ингээд чүнжэнгөөр унтаж чадахгүй нэгэд мессеж хийсэн гэсэн чинь өглөө нь яг босоод ирсэн чинь хариу мессеж хийсэн байсан уучлаарай би ингээд сантехникчтай хэлхийдээ дахиад одоо ийм алдаа гарахгүй гэдэг надад хариу мессеж хийсэн байсан айгүй хөөрхөн тэгээд тэр үед болохоор надад яг 3 сонголт байсан. Эхнийх нь ямар сонголт хийсэн бэ гэхээр би тэр жомыг харсан дараа шууд хор цацчих байсан байхгүй. Гэтэ би яг хор цацаагүй яагаад гэх юм бол хор цацлаар айгүй хурц үнэртэй байдаг учраас ерөөдөө хор цацсныхаа дараа айлуулах гэртээ байхгүй байх хэрэгтэй. Тийм учраас би бол тэр үед бол арай хор цацаагүй. За хоёрдугаар сонголт нь байсан бэ гэхээр би манай гэрт жом байна гэж шууд гэрээсээ гараад явчих боломжтой байсан. Гэхдээ би бас тэр үед бас арай тэгэж гэрээсээ гарч явж зөрөхлөхгүй. Тэр үед бол нэгдүгээр харанхуй болсон байсан. Тэгээ би гэрээсээ гараад хайчгаа мэддэг учраас яг гэрээсээ гарч зөрөхлөхгүй. За 3 дахь сонголт нь юу байсан бэ гэхээр яг ингээд тайвшраад тийм ингээд сандрахаа болоод одоо айцаа дараад тэгээд орондоо ороод унтах байсан. Тэгэл тэр үед би яг унтах чахтаа ингээд түмэн бодлоо толгойд иргэлтэл нөгөө жом чи ингээд тэгээ миний дээр явж ивэл яана маа гэл. Тэгээд хамгийн нэг шижгийн юм гэх юм бол тайваны жомнууд нисдэг. Тэгээд яг ингээд гэрт нэг тийм нэг том хар юм ингээд нисэж явж ингээд утгалаар миний бүр ингээд амар дотор мөнгө оргол амар шижгийн санагдаад тэгэл бодож байгаа л тэгэл унтсан байсан, нам унтсан байсан. Тэгээд яг тэр өдрөөс хойш миний яг ойлгож авсан юм нь юу вэ гэхээр ерөөдөө одоо манай гэрт ингээд сантехникч ч юм уу тий өөр хүн орж ирэхэд ерөөдөө хаалгаасаа хаагаарэ гэж сануулах нь бас ер нь айгүй буруутахгүй, илүүдэхгүй юм байна гэдгийг бас айгуусаа ойлгож авсан. За ингээ өнөөдөр миний та бүхэнд хуваалцах гэсэн зүйл маань энэ хүрээд өндөрлөө. Тэгээд магадгүй зарим хүмүүстэй юу сүртэй тий гац жом листтэй гэж бодож магадгүй. Гэхдээ амар том байсан байхгүй гол нь. Тэгээд би тэр үед бүр ингээ шокнд орсон. Ганцаараа гэртээ байсан болохоор тэгээд ямар ч тааш та бүхэндээ бас дуустал бичлэгээ дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэн бас миний YouTube сувагт subscribe дарж миний дараагийн бичлэгүүдтэй хамт байгаарай. Тэгээд өдрөө дараачих бичлэгээр уулзцгаая.